Сайн байцгаана уу найзуудаа? Солонгоо агшин байна. Найзуудаа энэ дэлгэцэн дээр байгаа зураг юуны зураг юм бол та нар сайн хардаа? Холбоос гэсэн байна тийм ээ. За тэгвэл энэ зүйл маань ямар нэгэн зүйлийг холбодог, үүрэг гүйцэтгэдэг уяа бахан нь шүү тийм ээ. За тэгвэл энийг юунд ашигладаг юм болоо? Хаана хэрэгэлдэг юм болоо? За магадгүй ууланд авирдаг хүмүүс өндөр хад руу авирахтаа хэрэгэлдэг гэж магадгүй те. Эсвэл галс өнөөгч хүмүүс тийм ээ маш урт оосрыг хооронд нь холбоод хүмүүсийг аврахтаа хэрэгэлдэг ч гэж магадгүй. Өөр юунд хэрэгэлдэг байж болох вэ? За машин унтарсан байх үед тийм ээ машин ерөөсөө хөдлөхгүй байх юм бол хүмүүс яадаг вүлээ? Мөн л холбоос уяагаар дамжуулаад машина хооронд нь холбоод чирж явдаг шүү дээ. За тэгвэл энэ холбоос утас байхгүй бол яах нь вэ? Хоёр утсыг хооронд нь холбоход маш их цаг орно, бас их төвөгтэй байдаг байна шүү дээ. За тэгвэл энэ холбоос гэдэг энэ уяа маань маш чухал үүрэгтэй байх нь. За тэгвэл Библиэлд ч гэсэн яг л энэ холбоос уяа шиг бусдыг холбож өгсөн нэгэн онцгой хүний тухай гардаг. Энэ хин юм бол? Энэ бол Самуэль юм аа. За тэгвэл Самуэль ямар холбоосыг хийсэн юм бол? Юуг холбосон юм бол? Бүгдээрээ хамтдаа Библиэс хайцгаая. За бүгдээрээ хамтдаа Хуучин гэрээ номны 1-р Самуэль 2-ын 26 дугаар ишлэлийг хамтдаа чангаар уншийе. Балчир хөөгүүн Самуэль улам өсөж торнон эзний бас хүмүүсийн тааллыг олвоо. Амен. За энэ дээр Самуэлийн тухай гарч ин тийм ээ. За Самуэлийн түүхийг ярихаас өмнө түүний гэр бүлийн талаар багш нь ярьж өгье. За Элкана гэдэг нэгэн залууд тийм ээ. Ханна бас Пениня гэдэг хоёр эхнэр байсан байна. За тэгвэл хуучин гэрээний цаг үед хүмүүс хоёр эхнэртэй байж болдог байсан байна шүү дээ. За тэгвэл Элкана гэдэг энэ нөхөр маань Ханна, Пениня гэдэг хоёр эхнэртэй байсан байна. За Пениня нь болохоор маш олон хүүхэдтэй байсан бол Ханна нь нэг ч хүүхэд төрүүлээг байсан байгаа. Тийм учраас Ханна маш их зүр сэтгэлдээ шаналдаг байсан байгаа. Би яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм болоо? Бурхан яагаад надад хүүхэд өгөхгүй байгаа юм болоо? Пениня гоё юм аа. Ийм олон сайхан хүүхэдтэй. Ингээд Ханнагийн сэтгэл хүүхэдгүй гэдэг шалтгаанаас болоод түүний сэтгэл маш их өвддөг байсан байгаа. Тийм ч учраас Ханна өдөр болгон сүмдэр очиод Бурханд залбирдаг байсан байгаа. Бурхан минь ээ, та надад хүү өгчих юм бол би тэр хүүг бусдаас тусгаарлаж өсгөөд би танд зориулах болно. Та надад хүүг өгчих гэд өдөр болгон сүмдэр очиод хүүхдийн төлөө залбирдаг байсан байна шүү, тийм ээ. Бурхан Ханнагийн энэ хичээнгүйлэн залбирж байгаа, тасралтгүй залбирж байгаа энэ залбирлыг сонсоод Ханнаг бие давхар болгож өгсөн байна. Өөрөөр хэлбэл Элкана, Ханна хоёрын дундаас бяцхан хүү төрсөн байна. Тэр хүүг хэн гэдэг гэж? Самуэль гэдэг байна, тийм ээ. За, ингээд Ханна маань бяцхан Самуэлийг төрүүлснийхаа дараа маш их баярлаад тэгээд Бурханд амласан амлалтаа сансан байгаа. Ингээд Самуэлийг хөлд ороод жоохон том болонгууд нь түүнийг сүм рүү дагуулж явсан байгаа. Тэгээд тэр сүмийг тахилж Элиягийн герт аваачиж өгсөн байгаа. Тэгээд энэ цаг мөчөөс эхлээд Самуэль төрсөн гертээ биш харин сүм дээр Элиягийн герт амьдардаг болсон байна шүү, тийм ээ. Элия гэдэг нь тухайн цаг үеийг захирч байсан, тахилж байсан байна, тийм ээ. За, ингээд Ханна маань Бурханд амласан амлалтаа биелүүлсэн байна, тийм ээ. Би энэ хүүг та надад хүүг л өгөх юм бол би тэр хүүг танд зориулах болно гэсэн амлалтаа Ханна маань ийхүү биелүүлсэн байх нэ. За, ингээд Самуэль маань том болоод 90 цент хүрээд Израилийг захирдаг шүүгч болсон байгаа. Самуэль маань хөгшөртлөө
Израилийг удирдах захирсан байна. Самуэлд ч гэсэн 2 хүү төрсөн байна. Тэр 2 хүн ч гэсэн шүүгч болсон байна. Гэвч тэр 2 хүү өөрийн эцэг Самуэль шиг Бурхны өмнө зөв амьдрч чадаагүй. Тэд нэр бусдын хэргийг шүүхтэй тийм ээ. Хүмүүсээс нууцаар хахуул авдаг, бас буруу шийдвэр гаргадаг, бас улаан цай хорон муу зүйлсүүдийг хүртэл өвөлддөг байсан байна. Ийм учраас Израилийн ахлагч нар Самуэль дээр ирээд Самуэль таны 2 хүү ийм буруу зүйл хийсэн, ийм нүгэл үйлдсэн. Одоо биднэрт энэ цагаас хойш шүүгч хэрэггүй. Одоо бидэнд хаан хэрэгтэй вэ? Та бидэнд хааныг босгож өгөөч гэж хүссэн байна. Самуэлийн 2 хүн энийг сонсоод дуртай байсан болов уу, дургүй байсан болов уу? Дургүй байсан те. Яагад гэвэл тэд нар Израилийг шүүнэ гэж бодож исэн чинь Израильчууд эсрэгээрээ биднэрт шүүгч хэрэггүй. Биднэрт хааныг босгож өгөөч гэж хэлсэн байна. Тэнгүүд нь Самуэль Израилийн ахмадуудад тийм ээ, Израилийн ахлагч нарт юу гэж хэлсэн бэ гэхээр за би та нарт хааныг тосолж өгье гэж бодъё. За тэгвэл та нар хаантай болох юм бол та нар тэр хаандаа зориулаад албан татвар тушаах хэрэгтэй. Тийм ээ? Татвар төлөх хэрэгтэй. Тэгээд та нар хааныхаа боо шиг амьдрах хэрэгтэй болно. Тэгэхээр та нарт зүгээр үү гэж анхааруулж хэлсэн байгаа. Гэсэн ч Израильчууд түүний энэ үгийг ерөөсөө тоогоогүй байгаа. Тэгээд Самуэль Бурханаас асуусан байгаа. Бурханы өмнө ирсэн байгаа. Бурхан минь ээ, би энэ ард түмэнд юу гэж хариулах ёстой вэ? Тэд нар надаас хаан босгож өгөөч гэж хүсэлт тавиад байна. Би одоо юу гэж хариулах вэ, Бурхан минь ээ? Харин Бурхан Самуэльд чи тэдний хүссний дагуу тэднэрт хааныг босгож өгөө гэж хэлсэн байгаа. Ингээд Израиль улс хаантай болсон байна шүү, тийм ээ? Самуэль Израилийн анхны хааныг тосолсон байна. За тэгвэл хүүхдүүдээ Самуэлийн үеийн дуусаад тийм ээ? Израильд шинэ хаан гарч ирсэн байна. Бурхан Самуэлийг Израилийн сүүлчийн шүүгч болгосон байна шүү, тийм ээ? Самуэлээс хойш дахиж шүүгч гарч ирээгүй. Харин хэн гарч ирсэн байх нь? Хаадууд төрсэн байх нь шүү, тийм ээ? За тэгээд хааныг томилсноороо хаанаар дамжуулаад Израилийг хаан захирч удирддаг болж эхэлсэн байх нь, тийм ээ? За тэгээд Самуэль нь өөрөө эцсээ хүртэл би Израилийг захирнаа гэж шуналгүйгээр хаанд байр суурь тавьж өгсөн байх нь шүү, тийм ээ? Ерөөсөө шуналтай сэтгэл гаргаагүй байх нь, тийм ээ? Израильд шинэ хааныг босгож өгөөд өөрөө байр суурь тавьж өгсөн байх нь, тийм ээ? Яагаад гэвэл Бурхан түүнд чи хааныг босгоо гэж хэлсэн учраас Самуэль эцсээ хүртэл Бурханы үгэнд дуулууртай хандаад хааныг босгож өгсөн байна. Өөрөөр хэлбэл Самуэль нь Израильд шинэ хааныг томилох, шинэ хааныг босгох холбоос уяа болж өгсөн байна шүү, тийм ээ? Холбоос уяа болж Бурханд хэрэглэгдсэн байна. Өөрийнхөө байр суурийг тавьж өгсөн Самуэль шинэ үеийн тийм ээ төлөөлөл, шинэ үеийг нээх холбоос болж өгсөн байна. Өмнө нь Израильчууд зөвхөн шүүгчдээр захируулж, зөвхөн шүүгчийн үгийг сонсдог байсан бол одоо Самуэль шинэ үеийг нээсэн буюу Израиль улс хаантай болсноор Израильчууд хааны захиргаанд ор байх болсон байна шүү, тийм ээ? За, ингэснээрээ Самуэль нь холбоос уяа болж хэрэглэгдсэн байна. Шинэ хааныг тослохоор, томилохоор хэрэглэгдсэн байна шүү, тийм ээ? Тэгвэл бид нар ч гэсэн адилхан. Бурхны хүсэл дотор хамгийн сайнаар хэрэглэгдэх хэрэгтэй. Бид Бурханд хамгийн сайнаар хэрэглэгдэх сав байх хэрэгтэй гэсэн үг, тийм ээ? Холбоос уяа болох хэрэгтэй гэсэн үг. Мөн бид нар дараа үеийн хүмүүст сайн хөрс, сайн суурь болж өгөх хэрэгтэй. Яг л Самуэль шиг, тийм ээ? Бурханд хэрэглэгдсэн сайн сав, сайн бэлтгэгдсэн ажилчин,
сайн хөрс, сайн суур байх хэрэгтэй. Инхийн тулд бид нар Бурхны үгэнд үргэлж дуулууртай хандах хэрэгтэй байна. Тэгвэл бүгдээрээ хамтдаа хоёр хөөрхөн гараа хавсраад нүдээ ханаад залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Та Самуэлээр дамжуулан Израильд цоо шин үеийг бэлдэж өгсөн учраас танд баярлалаа. Израиль бас өмнө нь шүүгчдийн цаг үед шүүгчдээр дамжуулан амьдардаг байсан болол Самуэлээр дамжуулан шинэ үеийн шинэ хааныг та түүнд зөвшөөрч өгсөнд баярлалаа. Эзэн минь ээ, Израиль улс шинэ хаантай болсноороо хааны захиргаанд орж хаанд засаглалтай улс болсон шиг Самуэль энэ зүйл дээр холбоос уяа болон ашиглагдсан шиг бид нар ч гэсэн аливаа сайн зүйл дээр хэрэглэгддэг сав суулга байлгаж өгөөч ээ. Бид нар ч гэсэн бусдыг сайн зүйлтэй холбоос болж өгдөг, холбож уйж өгдөг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Бурханд илүү дуулууртай байж Бурхны үгийг марталгүйгээр чих тавин анхааралтай сонссон үгээ хэрэгжүүлдэг, тийм ээ? Мөн бусдыг сайн зүйлтэй холбож өгдөг, холбоос уяа шиг, тийм ээ? Хамгийн сайн хэрэглэгдсэн хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.